За сайн бацгаана уу. Зүгээр нэг жоохон хөдөө бич. За сайн бацгаана уу. Өнөөдөр төвдөд ирсэн байна. Одоо бол далайн түвшнээс дэш 4340 м өндөр юм байна. За өстө буугаал будаа гэдэг шиг бууж ирээд бүр дом амар зөөлрөөд явсан. Төвдөд гоё байна уу? Онгоцноос буугаал амар сэрүүхэн. Кандаш юу гэж бодсон ч биш үлээ. Яг агаараа цэвэр салхи хүлээж ирсэн байсан. За тэгээд одоо амар явж удаа найз. Онгоцны буудлаас гараад одоо яг хотын төв рүү явж байна. За энэ замын ажиграл тасралтгүй бүтээн байгуулалт хийж байна. Хүмүүс бас ярьж байна. Том биетэй хүн одоо Монголдаас ийм илрэл гардаг гинэ. Гавано. Танаа хоёр хүн сайн явж байна уу? Яадаг юм зүгүүд байгаа юм бэ? Энэ өнөө хүчилтрэгч байхгүй юу да? Өнөө өндөрлөг газар болохоор хүчилтрэгч амар дутагддаг. Өндөрлөг газрын тэр илрэл одоо манай нутагт бол энийг сүрдэнэ гэж хэлдэг л дээ. Одоо яг тэр юм болж байна. Тэгээд энд бол одоо яхаа аргагүй өндөр юм байна. Тэгээд онгоцноос бууж ирэнгүүт амар ингээл 在扩机场，有个空军1个旅在修理扩建，机场在扩建。За бас нэвтрүүлгийг маань үзэж байгаа хүмүүстээ баярлалаа. За одоо бид нар онгоцны буудлаас гараад хотын төв рүү явж байна. Тэгээд замын ажил хүмүүс ярьж байна. Энэ онгоцны буудлаа өргөтгөж, томтгож бүтээн байгуулж байгаа гинэ. За энд бол ер нь маш яаралтай л ажиллаж байна хүмүүс. Нууд ингээл нааш цааш шороод олсго зөөгөл маш яаралтай ажиллаж байна.师傅，这是藏族歌吗？藏族歌。能不能声音稍微大一点，让国外的观众让他们听一下。За энэ машин дээр бас одоо яг төвдийн дуу тавиад явж байна. Хурдан гарч юм. За төвдийн нутаг гэж өстой аргагүй л онгон байгаль юм байна да.
яасан бэ? Би энэ гайгүй. Оо гайгүй. Зүгээр өнөө энд ч өнөө амар өндөр тэгээд энд ирсэн чинь жоохон сүрдэж байна. Гэхдээ гайгүй хаа. Ер нь хүмүүс хэлж байна. Тэгээд нэг хоног бараг тэгээд үндсэндээ дасчдаг гинэ. Тэгээд сая дөнгөж гарч ирж байгаа болохоор жоохон хүчлэрэгч дутаад. Хай. Лайв хадгалаарай, ажилтаа болохоор одоо үзэж чадахгүй байна. За тэгээ. Лайв хадгалнаа. Тэгэд хүмүүс бас үзэж байгаа хүмүүс бас лайв илүү шеэр хийгээрэй. Ер нь бол өчигдрөөс хойш маш олон хүмүүс төвдийг хармаар байна гэдээсэн. Тэгээд бас та нар бас олон үзэгч найзуудаа туслаад бас илүү шеэр хийгээрэй. Тэгээд зарим төвдийг үзье, харъя гэж сонирхож бодож байгаа хүмүүсээс харах боломжгүй байж магадгүй. Гэхдээ та нар бас тэгээд боломжийг хангаад өгөөч ээ. Ар талыг чангалаад өгдөө. Энэ нэг бүр чангарсан, бүр тулгч. Гол унаад. За. Одоо хөрхөн. За одоо бол мэдэгдэм арай жоохон гайгүй болж байна. Гэхдээ бол ер нь бас хүмүүс тэгээд өндөрлөг газар явахаас иймэрхүү байдал банд нь бас илэрдэг баха. За. Цэлмэг хөх тэнгэр. Энийг одоо ямар гол гэдэг юм болоо? Чиг хөөш шамх хаяа. 邦达河， 반덕. 对，机场叫邦达机场，邦达河。邦达用藏语怎么说呀？邦达是一个镇的地区的名字，不是藏语是怎么？用藏语怎么说呀？藏语的发音。邦达。 반다? 차본다? 차본다? 差是什么？就是宽阔的意思，宽阔的意思。宽阔啊，差邦达。 차반다. 모르는 어떤 반다 쓰는데. 차반다 гэдэг нь өргөн удам. За та нар хол бас нэг хөрх юм сонирхол энэ замын хажуугаар байж байгаа энэ айлууд юм байна тийм ээ. Ой энэ айлууд ямар хөрх юм. цас тайхан. хан. За тэр алсын алсад цас дөргөл үүлэн чоргоцсон харагдана. Ер нь өнөөдрийн хувьд авч хэлбэл бас бүрхэг байлаа ч гэсэн алстай бол их сайхан тунгалаг байна. Тэр цас дуулын ороо үүлэн чоргоцсон харагдаж байна. 哦，要1个半小时啊。这是长途是最远的一个地方。哦，比那个库卡机场离拉萨还远。 찾고 싶어요. тийм үү.
За энэ Цапунда гэдэг онгоцны буудлаас хотын төв машинтай цаг хагас явна гэж байна. За сайн байна уу жавхлан. Жавхлан бас шууд нэвтрүүлэгт орж ирж байна. 都是国道，没有高速。有两头路，一个317，一个319，这样吧。 Энэ чи ямар зам гэж хэлдэг үлээ. Хар зам уу? 哪个好走？南向好走，北向。 За. Суналцсан хар замаар хотын төв хүртэл цаг хагас тавих болно да. За тэгээд ер нь бол одоо ингээд замын хажуугарах байгалийн үзмж Монгол нутаг юм шиг шүү. харин тийм Явж шиг. за би болохоор Монголын яг тал нутгаа явж үзээгүй болохоор би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай их ч ярьж байна. Яг Монголын тал нутгаар аялж байгаа юм шиг санагдаж байна гэж ярьж байна. Яг адилхан байна шүү. Та бацхан уу. Даулуудрын мэдээ өвдөг өндөрлгөөс хүрч байна. Манай нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан баярлалаа. Үргэлжлүүлээд бас бид нар сайхан сонирхолтой мэдээллүүдийг хүргэж явах болно. За ер нь мэрэгжлийн сэтгүүлч хүн хөтлөгч хүн гэдэг мэрэгжлийн үгээ яриа тэгэл дуусаа тэгээ болоо. За хүрэх болно баяртай гэ. Дараагийн дугаар дахин ууслаа түр баяртай гэ. Доор тэгээ дуусгачлаа. Монгол шиг гоё байна гэ. Харин тэгээд одоо би бол Монгол очих юм бол оо ямар гоё төвчг гоё юм бэ гэж хэлнэ шүү дээ одоо. Чи сая надад өөр амар өндөр малгай өмсөлсөн байх шүү. Би ч мэрэгжлийн сэтгүүлч бас биш л дээ. Одоо гэхдээ нэг яг хөө хөвөл мэдээллийн газар ажилладаг нэг Яг мэрэгжлийн болох гэж чармааж явж байгаа гэж юу? мэрэгжлийн гэсэн тийм чиглэлээр зүтгэж явж байгаа. Маш хичээн зүтгэж явж байгаа игчтэй амжилт хүсье гэдэг. За ер нь тав хүн бас тэгээд боломжтой бол төвдийн тал нутгаар ирж аялж үзээрэй. Амардан хүчилтрэгч хийгээ шургуулаад явхад газар болгон боломжтой. Ер нь тэгээд монголчууд маань жоохон бие бараатай. Ер нь бол жоохон зайтай хүмүүс шүү дээ. Тэгэхээр бол энэ газар бол мэдээж хүчилтрэгч их шаарддаг юм байна. Тэгээд энэ ус мосны урсгал нь бас их сонио харагдаад байх юм. Харахад тийшээ уруугаа юм шиг. Тэгсэн хэрнээ ус нь тэндээс наашаа урсааж байгаа юм шиг. Ямар ч ухаантай. За ер нь одоо бол шууд нэвтрүүлгээ ингээд түр завсарлуулчихъя. За яагаад тэгэхээр илүү аваад илүү сайхан мэдээлэл авч байгаа та нарт илүү сайхан гоё мэдээлэл хангая. За тэгээд замын хажуугаар бол одоо ингээд малчтай амьдрал Төвдийн онцлогтой нөгөө нэг байшин бол одоо Тийм. юм байнг харагдана. одоо бол ингээд байнга замаар дүүрэн харагдан тэрийг одоо Энэ одоо ерөнхийдөө нөгөө би нэг өсгөд явж байсан. Тэгээд өсгөл рүү явах зам дээр энэ одоо Эрдэнэтээс цаашаага өсгөл рүү явах зам дээр явж байгаа шиг санагдаа тий. Эрдэнэтээс хөсгөл рүү явж ирсэн аа. Их дурсамж болгон ярьж байна да манай ихч. За тэр алсын алс тарагдах сарлагын сүрэг харагдаж байна да. За эрхэм үзэгчдээ, эрхэм наадамчдаа. Төвдийн сарлаг таа бүхэндээ. Төвдийн өндөрлөгөөс минь дүргэн залгаж байна. Хөөрхөн сарлаг. За ер нь Монголын бол Монголын аль нутгаар сарлаг олон байдаг вэ?
Монгол шиг миний сайхан нутаг харагдаж байна гэн. Харин тийм байхаа. Ер нь байгаль нь гоё үзэмжтэй иймэрхүү газар л бол баг Монгол нутаг юм шиг санагддаг байх та. Бараг тэгээд төвдийн хүмүүс Монголд очих юм бол бараг өөрөө ирэхгүй л нутгаа сандаг байх. Ямар гоё юм бэ? Ёстой манай төвд шиг гоё газар байна гэж ярих байх. Яг тэрүүнтэй ярих монголчууд маань бас төвдийг хараад Монгол шиг гоё нутаг байна гэж бас өөрийн ирэхгүй ярьж байна. Аргагүй сайхан нутаг юм да. Ямар гоё юм бэ гэн. Хар хангаа их сарлагтай. Тийм үү. За Монголд ажиллаар 2 л удаа очиж ирсэн. Тэгээд Улаанбаатараас цаашаа гараагүй 10 хоног 2 удаа 10 хоног явж ирсэн. Тэгээд хөдөө нутгаар бол яваагүй. Тэгэхээр бол Монголын тал нутгийг бас ойлгож тэрүүнтэй харьцуулж бас арай ярьж чадахгүй. За тэгэхээр ямар ч үсэ одоо яг нүдэнд харагдаж байгаа төвдийн тал нутгийг бас та нартай чадах чинээгээр харуулъя гэж бодлоо. Хөвсгөл сарлаг ихтэй. За тэгвэл ер нь хөвсгөл ар хангаа их сарлаг ихтэй байт юм байна тийм ээ. Одоо энэ чинь төвдийн яг 100 хойд хэсэг явж байна. Төвдийн 100 хойд хэсгээ 4300 гаруй метрийн өндөрлөг. Ям амцны бодол нь 4300 гаруй метрийн өндөрлөг. 4340 байсан тийм ээ. Тэгээд одоо ингээд яг Чанду хотод нь очихоор 3000 гаруй 100 гаруй. 3000 гаруй. Тэгэхээр бас арай жоохон гайгүй. Бид нэр ингээд гээд огцом өндөр дээр гарснаа бодвол 3000 гаруй арай гайгүй. За Чанду гэдэг хот руу явж байна. Төвдийн 100 хот таандаа. Тийм 100 хот. Тэгээд одоо энэ онгоцны буудлын бол Чанду хотоос төвд дотор хамгийн зайтай гэж ярьж байгаа. Тэгээд ерөөхдөө бол бараг цаг хагас явж иж Чанду хотод очив. Тэгээд өнөөдөр болохоор Чанду хотын бас нэг орчин үеийн танилцсан. Тэгээд Чанду хотын ерөнхий байдалтай танилцаад оройн уссаа Чанду хотын шөнийн гэрэл шөнийн үзэмж тэ бас танилцсанаа. за ер нь өчигдрийн хувьд бол халууцаад ер нь бол царай мараа гялтгнаа тэгээд яваад үзсэн. Өнөөдөр бол нэг ирсэн юм явж байна. Яг мэдээж одоо өндөрлөгийн оронд ирсэн байж байна. Тэгээд хүчилтрэгч бас их дудаж байна, сүрдэж байна. Тэгэхээр мэдээж бол өчигдөртөө шал уур онгоцноос буугаад бүр амар даарсан. Тэгээд гэлс урт хувцсуудаа гаргаад өмсчлөө. Тэгээд бид нар хотын төвөөс юм уу эсвэл яач очих гэж байгаа газраас та бүхэнд дахиж хөрхөн мэдээлэл хүргэе. Төвдийг та бүхэндээ олон талаас нь зүг зүгээс нь танилцуулъя. Тэгээд мэдээж та бүхэн бас Монголын тал нутаг шиг төвдийн орныг бас илүү ойлгоё, сонирхъя гэж бодож байгаа ойлгүй. Өчигдөр бас нэг найз ярьж байсан. За гэрээсээ гадаадын улс орноор аялах ямар гоё юм бэ гэж ярьж байсан. За тэрүүнтэй адилхан би бас та нарыг гэртээ суулгаж гад паспортгүйгээр төвдийн орноор цогтон аялцгаая. Тэгээд шууд нэвтрүүлгээ ингээд урдаар төр завсруулуулъя. Лайв бол одоо баг удахгүй ингээд яваад байх юм шиг байна. Учир нь ягаад тэгэхээр төвдийн орн маш гоё байна. Зөндөө олон юмыг өөрөө нүдэрээ харахаасаа илүү та бүхэнтэйг бас илүү хуваалцъя гэж бодож байна. Төвдийн тэр малчин айлууд байгаа тийм. Савлууд их үү. За тэр уулын ингэрд харагдаж байгаа одоо яг төвд айл, малчин айл харагдаж байна. За ер нь энэ замын хувьд бол одоо бас жоохон энэ тэнд засвар хийгээд
Энд нь бол одоо мэдээж гүр тавьж байгаа юм байна. Тэгээд маш яралтай ажиллаж байна. Ер нь энэ өндөрлөгийн газар ингэж ажиллана гэдэг бол гадаа хээр ингэж ажиллана гэдэг бол маш хэцүү. Ер нь ингэ зөөлөн алхахад хүртэл их сүрдэж байгаа юм шиг. Ер нь бол их сүртэй байна. Тэгээд бас ийм газар ийм хүнд хэцүү ажил хийнэ гэдэг бол бас их хатуу тийсвэр дэвчээр би хааш хардагдана да. За тэгээд хаана очсон бэ? Бид нар одоо Чонгдууд явж байна. Чонгдуугаас гараад Чонгдуу хотод ирлээ. Монгол шиг байна. За тэгээд бид нар одоо бас хажуугаар нь влог бэлдэж явж байгаа учраас тэгээд замын ингээд лайв хийгээд яваад байх юм бол энэс илүү гоё үзмжийг влогоор харуулах боломжгүй болно. Тэгэхээр бид нар одоос энэ хөөрхөн цагуудаас зөв газар нь ашиглая. Тэгээд удахгүй та бүхэнтэйгээ дахиж лайвраа уулзъя. За тэгээд найзуудаа түр баяртай гэж хэлье. Хэдийн өндөр вэ? 4000 яг онгоцны бодолд бол 4340 м байна. За найзуудаа баярлалаа. Түр баяртай.